7 дугаар тест 15 дугаар бодлого. За зөв 6 өнцгтийн дотор зөв гурвалжин багтааваа гэж. За тэмдэглэсэн өнцгийг олох юм байна. За тэмдэглэсэн өнцөг бол энд харагдаж байна. X гэдээ болж байна. За зөв 6 өнцөг төсөн учраас энэ бүх талууд бол тэнцүү байгаа. За тэгээд энд бол зөв гурвалжин гэхээр чинь энэ бол өнцөг бол 60 градус гэсэн үг. 60 градус гэсэн үг. За одоо бид нар бол яг гэхээр зөв 6 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр бол хэд байд юм бэ гэдгийг олох хэрэгтэй. За тэгэхээр зөв энэ өнцгтийн дотоод өнцгийн нийлбэрийг бол дараах томьёогоор бол олдог. За ийм томьёогоор олдог. За бидний хувьд бол 6 гэсэн байгаа учраас 6-аас 2-ыг хасаад 180-аар үржүүлэх хэрэгтэй. За тэгэхээр энд бол 720 градус буюу нийт 6 өнцгийнх нь нийлбэр бол ийм байна. Тэгвэл нэг өнцгийнх нь хэмжээг бол олчиж чадна. За бүгд бол тэнцүү юм чинь 6 туваачвал 120 градус гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ өнцөг бол 120 градус байна шүү дээ. За тэгвэл энд бол 60-ыг нь авсан. Тэгэхээр энэ хоёр өнцгийн өнцөг бол яг гэхээр нийлбэр бол 60-тай тэнцүү гэсэн үг. За тэгэхээр нэг ногдох өнцөг нь бол яг гэхээр 30 градус гэсэн үг. За тэгэхээр энд 30 байсан гэсэн үг. Тэгэхээр гэр үзэх бахны.